За механизмын бүтцийн англи гэдэг сэдв өнөөдөр ярих юм шиг байна. Бүтцийн англи гэж. За эхний удаа биднээс үнцэн ойлголт тодорхойлолтоор механизмыг бол хийцэн үүдний англи талаар ярьсан. За одоо бид бүтцийн талаар яаж ангилдаг юм бэ гэдгийг үзэх гэж байгаа юм. За 1914 онд Оросын эрдэмтэн Леонид Володимирович Ассур гэдэг хүн механизм болгон бүтцийн хоёр үндсэн нэгжтэй байна гэж тогтоосон юм байна. Өөрөөр хэлбэл механизм болгонд ийм хоёр нэгж байдаг гэдэг энэ ерөнхий зөв тогтлыг олж нээсэн гэсэн үг. Тэгэхээр энэ ямар нэгжүүд байна вэ гэсэн зэрэг. За нэгдүгээрт нь бол хангалттай механизм гэж юм байна. Хангалттай механизм. За хоёрт нь бүтцийн групп гэж. За ийм хоёр нэгжээс тогтно гэдэг энэ Ассур гэдэг хүн тогтоожээ. Тэгэхээр энэ Ассур гэдэг хүн энэ нээлтийг хийснээр мөнгөчсөн ийм хүн гэдгээр одоо бас цанго залуудаа орхон болсон боловч энэ нээлтийг хийснээр энэ одоо бүтцийн нэгжүүдийн кинематик болоод цаашдын динамик шинжилгээний ерөнхий нэг зөв тогтолтой байна гэдэг энэ одоо зөв тогтолцоод тогтоосноор энэ хүн бол алдаршжээ. За бид цаашны бүтцийн нэгжүүд чухам юу юм бэ? Хангалттай механизм чухам юу юм бэ? Бүтцийн групп чухам юу юм бэ гэдгийг тус бүрд нь авч үзье. За нэгдүгээрт нь хангалттай механизм гэж байна. Хангалттай механизм. За хөтлөгч мөч үл хөдлөх мөчтэй 5 дугаар ангийн одоо хос үүсгэсэн ийм механизмыг хангалтгч гэж нэрлэдэг. Хангалтгч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хоёр мөчтэй механизм байна гэсэн үг ийг хэлбэртэй. За тэгээд хөдөлгөөнтэй мөч нь бол нэг хөдөлгөөнгүйг тэг гэж ингэж нэрлэе. Тэгэхээр нэг бол зайлшгүй тухайн механизмын хөдлөх мөч байна. Хөдлөх мөч байна. За тэг бол бидний ойлгомжтой үл хөдлөх мөч. Тэгэхээр механизм болгонд биднээс хөдөлгөөнгүй нэг мөч байна. Тэр нь бол механизмд орд юм байна гэж ойлголоо. За мэдээж механизм болгон хөдлөх мөчтэй. Тэгэхээр энэ хоёр мөчөөс тогтсон. За ийм механизмыг жишээл механизм гэж ингэж үзэх нь. За яагаад механизм гэж нэрлэдэг юм бэ гэж. Тэгэхээр энэ хоёрыг өөр хооронд холбож байгаа хосыг А гэж. Тэгэхээр хосын тэмдэглэлийг бол биднээс латин цагаан толгойн дуруу хэсгээр тэмдэглэе гэж. За бид А гэдэг тэмдэглэсэн учраас энэ дайна. Ардан дугаа алтан дотор уг хосоор холбогдсон мөчнүүд дугаарыг бичдэг. За энэ хос бол зайлшгүй 5 дугаар анги байх хэрэгтэй юм байна. 5 дугаар анги байх хэрэгтэй. Тэгэхээр хангалттай механизмын чөлөөний зэргийг биднээс автогын механизм гэдэг утгаар нь Чебишев номёор ашигтай бодчих юм бол Чебишев номёо буюу автогын гэлгээний бүтцийн номёо гэж. За энэ номыг ашиглаж бодох юм бол n маань хөдөлгөөнтэй мөчний тоо. За бидний жишээний хувьд n нь 1. За ганцхан хостой энэ 5 дугаар анги. Тийм учраас B5 нь 1 бол таарч байна. За ингээд урыг үржих нь 1 хасах нь 2-ыг үржих нь 1 хасах нь за 4 дугаар анги бас байхгүй учраас тэг ингээд хилээний нэг зэрэгтэй орчих. Өөрөөр хэлбэл хангалттай механизмын хувьд хилээний зэргийн тоо нэгтэй тэнцээ юм уу түүнээс их байдаг учраас үүнийг бид механизм гэж нэрлэдэг юм байна. Механизм гэж. За мэдээж хэрэг техник хэрэглэгддэг хамгийн эгэл энгийн механизм учраас үүнийг биднээс хангалтгч гэж нэрлэж. За хангалтгч механизмын тэмдэглэгийг бол биднээс эхлээд хангалтгч механизм болгоно нэгдүгээр анги байдаг. Тийм учраас ангийн дугаарыг биднээс ромтойгоор бичээд ард нь дугаалтан дотор уг механизмыг бүрдүүлж байгаа мөчнүүдийн дугаарыг бичдэг. За үүнийг хараад биднээс энэ чинь нэгдүгээр ангийн механизм байна. Хангалтгч механизм байна. Нэг гэдэг мөч маань хөтлөгч мөч юм байна гэж ингэж ойлгох. Тэгэхээр ер нь бол биднээс цаашдаа бол хангалтгч механизмын чөлөөний зэргийн тоо хэд байх вэ гэдэг зэрэг энэ бол хөтлөх мөчийн дотоод тэнцэн байдаг. Өөрөөр хэлбэл биднээс бүтцийн номын дээр ярьсан байх.
механизмын жилийн зэргийн тоо. Өөрөөр битүү хэлхээс огтж байгаа механизмын жилийн зэргийн тоо бол хөтлөх хүчний тоо заадаг гэж. Тэгэхээр нэг жилийн зэрэгтэй байвал нэг хөтлөх хүчтэй, хоёр жилийн зэрэгтэй бол хоёр хөтлөх хүчтэй гэж ингэж ойлгох нь. За иймэрхүү байдлаар биднээс анх механизмын жилийн зэргээс хөтлөх хүчний тоо. За тэгээ хэдэн хөтлөх хүчтэй механизм байна уу гэдгээс хамаарч бидний зургуудад өссөн бол хамгийн игэл хэлбэр байна. Өөрөөр хэлбэл цаашдаа биднээс хоёр хөтлөх хүчтэй бол энэ чинь 3 механизм болдог ч юм уу. Гэх мэтчлэнгээр ингээд дараагийн хэлбэрүүд нь бий болоод явчих. За бүтцийн хоёр дахь нэг зүйл биднээс бүтцийн групп гэдэг нэрсэн. Чухам ямар хэлхээ бүтцийн групп гэдэг юм болоо гэж. Тэгэхээр бүтцийн групп маань одоо бусдаа салгасан ийм хэлхээ байгаа юм. Тийм учраас тодорхой кинематиксын сул элементүүдтэй. За энэ сул элементүүдээр нь үл хөдлөх мөчтэй холбосны дараагаар чөлөөний зэрэгэнд тэг байдаг. Ийм хэлхийг биднээс бүтцийн групп нэрлэдэг юм. Бүтцийн групп гэж. Өөрөөр хэлбэл бүтцийн групп мөн эсхийг одоо тогтоох ганц шалгуур нь энэ. Чөлөөний зэргийн бодж үз. Тэгээд нэг тэг гарчээвэл тухайн бүтцийн групп мөн байна гэж ойлгох. За бид хавтгай механизмдаар хвчлэн ярьдаг. Тэгэхээр хавтгай механизмын хувьд биднээс нэг бүтцийн намын хувь GBC намыг ашиглаад 3N-аас 2 P5 асуун B дэргүүд тамиг байгаа гэсэн. Тэгэхээр энэ тэг байх хэрэгтэй байна. Тэг байх хэрэгтэй байна. За бүтцийн группийн нэг онцлог юу вэ? Бүтэн зэрэг мөчнүүд нь өөр хоорондоо зөвхөн 5 дугаар ангиасаар холбогдсон байна гэж ингэж. Тийм учраас 4 дугаар ангийн осыг биднээс бүтцийн групп замун ялгаа ганцны замдар чигсэн ялгаагүй биднээс дандаа 5 дугаар ангиасаар холбогддог юм байна гэж ингэж ойлгох. За ингээд үзэх юм бол 3N-аас 2 P5 гэдэг ерхийлэл тэгтээ тэнцэг бол таарна шүү дээ. Энэ нөхцөл биелжээвэл үнийг биднээс бүтцийн групп юм байна гэж ингэж үзэх юм. Өөрөөр хэлбэл эндээс биднээс 5 дугаар ангийн асын тоогоо олчих юм бол 2-ны 3N гэдэг энэ томыг гарч ирнэ. За энэ томыг биднээс бүтцийн группийн томьёо гэж нэрлэдэг. Яагаад гэд нэрлэж байгаа нөхцөл зэрэг тухайн бүтцийн группийн хичнээн одоо мөчтэй байна. Тэрнтэй уялдсан тодорхой тооны кинематик остой байх. За энэ зөв тогтлыг бол харуулж өгч байгаа учраас бид нүг бүтцийн группийн томьёо гэж нэрлэв. Яг тэгэхээр бид энэ томьёоноос харах юм бол N гэдэг маань мөчний тоо, P-та бол 5 дугаар ангийн осын тоо. Тэгэхээр хосын тоо бол тодорхой байж болохгүй. Мэдээж тал хос 3-1 хос гэж байж болохгүй шүү дээ. Ийм учраас энэ бол зайлшгүй бүхэл байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр кинематик хосын тоо бүхэл байх энэ шаардлагын үүднээс N нь бол зайлшгүй тэгштэй байх хэрэгтэй. Юу гэсэн үг хөхтэн зэрэг бүтцийн групп ямагтай тэгштооны мөчүүдээс бүрдсэн байх хэрэгтэй гэдгийг эндээс харах. За ингээд мэдээж 20 мөчтэй байсан ч 2 мөчтэй байсан ч бүтцийн групп юм байх нь шүү дээ. Тийм учраас энэ бидний бичсэн энэ бүтцийн группийн томьёо эсвэл одоо дээр бичсэн тэнцвэрлийг хангасан хэлхий бол маш олон байж боломжтой. Тэгэхээр эдгээрийг бол өөр хооронд нь бүтцийн группийн анги, ирэмб ашиглаж ялгаж үздэг юм байна. За ингээд хамгийн энгийн бүтцийн групп гэж юм авч үзье. Өөрөөр хэлбэл 2 мөчтэй байх хэрэгтэй байна тийм үү? Нэг мөчтэй гэж болохгүй учраас за 2 мөчтэй бүтцийн групп бидний бүтцийн группийн томьёоны дагуу N2 хэвтэн зэрэг 5 дугаар ангийн 3 хостой байх шаардлагатай. 3 хостой байх. За ийм хэлхийг бид нь бас хамгийн энгийн бүтцийн групп гэж. Өөрөөр энэс цөөхөн мөчтэй байх боломжтой учраас энийг бид нь хамгийн энгийн бүтцийн групп гэж. За тэгээд хамгийн энгийн бүтцийн группыг бид нь бүтцийн группийн ангийн хамгийн бага дугаар болох 2 гэдэг ингээд хамааруулж ойлгодог. Замун дөрвөчийн байдлаар ангийн дугаарыг бид ороонтойгоор бичээд за дорн үеийн индекс байдлаар биднээс бичиж байгаа энэ тоо бол тухайн бүтцийн группийн ирэмбийг заадаг. Өөрөөр 2 дугаар ангийн 2 дугаар ирэмбийн бүтцийн групп. За мэдээж цааны хана ардын дугаар алтан дотор тухайн хүчнүүдийг бүрдүүлж байгаа асан хүчнүүдийн дугаарыг бичнэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар бидний одоо авсан хамгийн энгийн бүтцийн групп бол ямагт 2 дугаар анги байх нэ. Тэгэхээр 1 дугаар ангийн бүтцийн групп гэж байж болохгүй учраас ангийн хамгийн бага дугаар буюу 2-ыг авт юм байна. Яг л 2 дугаар юм болд юм бэ гэдгийг бид бас жишээн дээр авч үзье. За энэ
2 гэдэг мөч 3-тай холбогдож эгч. Өөр орондоо холбогдсоос нь V юм байна. За 2-ыг цааш нь хана. За 1 ч гэдэг юм энэ мөчөөс салгаад А гэдэг суулгасан элементтэй. За 3-ыг бид нас С гэсэн суулгасан элементээр нь. За 4-өөс салгасан юм аа гэж ингэж үзэх юм бол 2-3-аас тогтсон энэ бүтцийн групп 2 дугаар ангийн 2 дугаар бүтцийн групп гэж ярьлаа. За бид ангийн дугаарыг бол түрүү ярьсан. 90-ийн ягтар 2 байна гэж. Тэгэхээр энд биднээс нэг 3 хосын маань нэгээр нь бол өөр хоорондоо холбогддог. Нөгөө хоёр нь зайлшгүй сул элементийн тав болж байгаа. Тийм учраас биднээс энэ сул элементийн тав нь 90-ийн заадаг учраас 2-оос өөр байх боломжгүй юм байна. Өөрөөр 2 дугаар ангийн 1 дугаар амп, 2 дугаар ангийн 3 дугаар амп гэж болохгүй нь шүү дээ. Ийм учраас 2 мөчтэй 3 хостой бүтцийн групп болгоны үед биднээс анги 90-ийн тогтооход зоохгүйгээр ер нь автоматар 2 дугаар ангийн 2 дугаар 90-ийн гэвч хийж болно. За 2 дугаар ангийн бүтцийн группд бол дотроо олон гэлбэртэй. Өөрөөр хэлбэл бид бол энд 3 хостой A, B, C гэдэг ч юм уу. За энэ 3 хос нь бол гуруула эрэх хос байна. Ийм учраас энийг бид нас жишээлбэл эрэх гэлбэрийн бүтцийн групп гэж ярьдаг. Тэгэхээр энэ 3 хос маань биднээс эрэх хос байж болохоос гадна бас давших хос байж болно. За тэгээд эдгээр нь өөр хоорондоо ямар хуу дараалттай холбогдож байна гэдгээс хамаарат 2 дугаар ангийн бүтцийн группуудын хэлбэрүүд бий болдог. Юу гэсэн үг хөхтөн зэрэг эрэх давших эрэх гэдэг юм уу, давших эрэх давших гэдэг юм уу гэх мэтлэнгээр одоо 2 дугаар ангийн 2 дугаар ангийн бүтцийн группуудын хэлбэрүүд бий болох нэ. За дараагийн бүтцийн групп. Энэ 3 байж болохгүй ч 4 байх хэрэгтэй бол таарч байна. За энэ тохиолдолд 5 дугаар ангиас энэ 6 бол таарах хэрэгтэй тийм ээ. Тэгжээсээ бүтцийн групп болох. За энэ бүтцийн группийн ангийн дугаар яадаг юм болоо гэж. За хэрвээ иймэрхүү байдлаар бүтцийн групп 2-оос олон мөчөөс тогтож байвал ангийн дугаарын тогтоохтой биднээс тухайн бүтцийн группийн мөчнүүд бүтцийн бүдүүшээр зурагдахдаа ямар одоо дотоод битүү хүрээ үүсгэж байна. Энэ хүрээний ангиар ангийн дугаарын тодорхойлдог. Өөрөөр 3 хүрээ үүсчвэл 3 дугаар анги, 4 үндэс үүсчвэл 4 дугаар анги гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр биднээс энэ хүрээний анги гэж юмар биднээс ангийн дугаарыг тогтоох нэ. За магадгүй олон хүрээ үүсч болно. Энэ тохиолдолд биднээс хүрээний ангийн хамгийн их дугаарыг биднээс бүтцийн группийн ангийн дугаараар сонгодог. Ийм байна. За энэтэй холбоотой нэг жишээ. Эднээс 4 мөчтэй нэг бүтцийн групп зуръя. За энд 2 дугаар мөч. За 3 дугаар мөчийг гурвалж мөч байг. За V, C, D гэдэг ч юм уу. За V дээр холбогдож 2 дугаар мөч бол A, B гэж. За мэдээж A-гаа цааш нь залгацсан ба. За 3 дугаар мөч нь гурвалж мөч гэсэн. За 3-ын D дээр биднээс 4 дахь мөч холбогдож байгаа. За Z дээр нь 5 дугаар мөч холбогдож байгаа маа гэж ингэж авъя. За мэдээж 5-ыг бас цааш нь дараагийн мөчөөс салгацсан. 4-ийн мөн ялгаагүй биднээс салгасан байгаа гэж. За энэ салгасан элементүүдийн биднээс сулаас элементүүд E, F гэж гэдэг. За ингээд 4 мөчтэй A, B, C, D, E, F гэсэн 6 хостой энэ бол бүтцийн групп юм байна. За ангийн дугаар нь чухам хэд юм болоо гэж. Тэгэхээр одоо бид нөгөө 2, 3, 4, 5 гэсэн энэ 4 мөч өөр хоорондоо холбогдохдоо ямар хөрөө үүсгэж байна гэдгийг харах нь. Тэгэхээр энэ 4 мөч өөр хоорондоо холбогдохдоо V, C, D гэсэн гурван хүрээ үүсгэж байгаа учраас ганц хүрээ үүсгэж байгаа учраас хүрээний ангийн дугаар буюу хүрээг үүсгэж байгаа хасын таатай доогоор 3 дугаар ангийн бүтцийн групп гэж хэлэх юм. 3 дугаар ангийн бүтцийн групп. За харин сул элементийн тоо буюу бусадтаас салгацсан бусадтай холбогдох зориулт өгье. А, E, F гэсэн 3 хосын тоогоор 3 дугаар рембийн бүтцийн групп болно. За ингээ 3 дугаар ангийн 3 дугаар рембийн 2, 3, 4, 5-аас тогтсон бүтцийн групп гэж ингэж тодорхойлох нэ. За дараагийн нэг жишээ бол ийм их байж болох ба. За манай ялгаа авах 4 мөчтэй ийм. За энд 2 дугаар мөч нь гурвалжин хэлбэртэй. За энэ гурвалжин гин аараа биднээс бусдад холбогдох хэрэгтэй. Тэрнээс салгасан сул элемент гэж авъя. За B-ийг дараагийн мөчтэй холбогдсон.
За энд бол биднээс 3 гэдэг шилбэр. За шилбэний маань нөгөө төсөл нь дээцэг. За энэ бол яаж байна? Дараагийн мөчтэй холбогдчихъя гэж. За дээр нь бол биднээс 4 гэдгийг боруулж мөчтэй холбогдсон. Д-ийн Е гэдэг аргаар бас хоёрын цэтэй холбогдсон юм яана. 5 дугаар мөчтэй холбогдчихъя гэж. Батцаачлаарай чадлаа. Орол Е цэтэй шууд татсан гэж 4 мөчтэй болох. За энэ 5 дугаар мөч гэж. За энд 4 бол бас ялгаагүй E гэсэн сул элементтэй байна гэж ингэж авъя. За ингээд үзэхдээ зэрэг тухайн бүтцийн групп 2 3 4 5 гэсэн 4 мөчтэй зам 6 остой бүтцийн групп мөн байна. Чам эдгээр анги байна гэдэг тогтооё. Тэгэхээр сая бидний дөрвсөн 4 мөч өөр хоорондоо холбогдохтой үүсэж байгаа дотоод битүү хүрээ гэдэг бол VDEC гэсэн 4 үнцэгтэй. Ийм учраас энэ 4 үнцэгтийг үүсэж байгаа 4 хосын тоогоор 4-р ангийн гэж тогтоогдох нь. За сул элементийн тоо буюу 90 нь бол 2. F-ээр бид нар устдаа холбогдох хэрэгтэй. Тийм учраас 4-р анги 2-р ангийн 2 3 4 5-аас тогтсон бүтцийн групп гэж. За иймэрхүү байдлаар биднээс 2-оос олон мөчтэй бүтцийн групп байвал ангийн дугаарыг тодорхойлохдоо эдгээр мөчнүүд өөр хоорондоо бүтцийн бүдүүртэй зөрөгдөхдөө ямар дотоод битүү хүрээ үүсэж байна вэ? Тэр хүрээ үүсэж байгаа хосын тоогоор ангийн дугаар нь тогтоохно. 3 жин байвал 3 дугаар анги, 4 цэгт байвал 4 дугаар анги. Тэр бидний авсан жишээний хувьд бол нэг хүрээ үүсэж байгаа юм жишээнүүд байна. За магадгүй олон битүү хүрээ үүсч болох дотоод хүрээнүүд. За тийм тохиолдолд дээр дурдсан аль их дугаараар нь биднээс ангийн дугаараар нь бүтцийн групп анги тогтооно. Жишээлбэл одоо 3 жин 4 жин 2 хүрээ үүссэн бол биднээс 4-р ангийн бүтцийн групп авдаг юм. За дандаа 3 жин хүрээ үүсчихвэл бас хүрээний анги нэг л биш шүү дээ, адилхан 3 дугаар анги. Тийм учраас тэр тохиолдолд ангийн дугаар өөрчлөгдөхгүй гэж ойлгоно. За ингэж боллоо, баярлалаа.